Энэхүү киног Өвөрхөнгө аймгийн Уянган сумын засаг дарга Мишиг Доржийн захиалгаар бүтээв. Уянган сумын өрнөлт нэгдлийн үл мардагдах он жилүүд. Уянган сум нь Өвөрхөнгө аймгийн томоохон сумын нэг боловч түүний өнгөрсөн үеийн түүхийг өрнөлт хэмээх хөдөө аж ахуйн хоршуулагчдын нүсэр аж ахуйгаас ангид авч үзэх аргагүй юм аа. Өрнөлт нэгдлийг байгуулах санаа нийлсэн малчдын хурал 1956 оны 3 дугаар сарын 25-нд болж сайн дураараа нэгдэн өмч хөрөнгөө нийлүүлэн хамтын аж ахуй байгуулахаар шийдвэрлсэн түүхтэй. Ингэж анх 32 өрхийн 71 хүнийг элсүүлэн Тэмээ 19, Адуу 254, Үхэр 193, Хонь 282, Ямаа 107, бүгд 855 толгой малтайгаар өрнөлт нэгдэл тулгаан тулж галаа асаасан гэдэг. Нэгдлийн анхны дараагаар багш мэрэгжилтэй жигжидийн лундааг сонгож, ерөнхий хорооны гишүүдэд Гэндэн, Сэдэн Содном, Доржготов, Ламжав нарыг сонгон баталжээ. Мөн энэ үед хожим өрнөлт нэгдэлтэй нийлсэн Бадрал нэгдэл 1956 оны 7 дугаар сарын 3-нд, Жаргалан зам нэгдэл 1956 оны 7 дугаар сарын 2-нд байгуулагдаж байсан түүхвэ. Эдгээр жижиг нэгдлүүд нь тус тусдаа үйл ажиллагаа явуулахад хөрөнгө санхүү, хүн хүчний хүрэлцээ муу учир цаашдын дэвшил хөгжил нь удаашрна гэж үзсний үндсэн дээр 1959-оос 1962 оны хооронд өрнөлт нэгдэн нийлжээ. Энэ үед төр засгаас шийдвэр гарч сум нэгдлийн удирдлагыг нэгтгэж хоршоолын хэм маягийг үндсэнтэй алдагдуулж засаглалын хараа хяналтанд бүрэн оруулсан байна. Уянган сумын өрнөлт нэгдлийн захиргааны аппарат нэгдэн нийлсэн үеийн сум нэгдлийн дараагаар Борын Ламзав, намын өрийн нарийн бичгийн дараагаар Жансангийн Чулуун Батнаар ажиллаж байсан байна. Ингэж хөрөнгө санхүүгийн хувьд нэгдлүүд нийлж бэхжиж удирдлага зохион байгуулалт шинжлэгдснээр 1959 оны эцэст 552.7 мянган төгрөгийн орлого оруулж байсан нь тухайн үедээ тун агцтай үзүүлэлт байжээ. Нэгдлийн мөнгөн орлого нэмэгдэж улсаас санхүүгийн тусламж үзүүлсний үр дүнд 1959 онд Зил 164, Зис 5, Газ 51 маркийн 3 автомашинтай болж мал аж ахуйн үйлдвэрлэл эрчимжиж туслах үйлдвэрлэлийн суурь тавигдсан байна. Хамтын хөдөлмөрт урамшсан малчид шаргуу хөдөлмөрлөж улсаас өгсөн төлөвлөгөөт даалгаврыг биелүүлж гавьяа шагналд хүрэх анхны гараа энэ л үед эхэлжээ. Баатрын Надмид, Бямбын Янгив, Доржийн Отгон, Төмөн жаргалын Цэрэндаш, Палмын Банзар, Цэрэн Доржийн Цэрэндэгд, Чимэдийн Долгор зэрэг сайлжид 1-ээс 400-аас 768 литр сүү сааж 1959 онд Төмөн жаргалын Цэрэндаш сайлжтаас анхудаагаан хөдөлмөрийн хүндэт медалаар ингрэм медалж байжээ. Мөн хончин олздын Чулуун Дорж, Машгаагийн Санг, Ойдвын Жанцан Дорж, Төмөрийн Санжимэтов, Ширвийн Чимэд Бав, Цэндийн Цагаан банд, Должингийн Лувсан Дорж нар 120-оос 250 эм хонд хариуцсан маллаж төлөө 100% боожуулан сүргийн бэлчээр тэлж байлаа. Адуучин долгорын даваа 77 гүнээс 68 оног боожуулж тухайн үедээ өндөр амжилт гаргаж байхад нэгдлийн туслах үйлдвэрийн ажилчин Рашин Ламжав, Хандын Жанлав, Бадарч Цэвэлмаа, Галсан Шарав, Аюур, Эрэгцэн Жигмэд, Сээсрэг, Хамгив, Норгим, Пагмын Чимэд дулам нар нэгдлэн барилгажуулахыг ажилд шуурхаалan зүтгэж байжээ. Эдгээр баримтвал нэгдэл байгуулагдсан эхний он жилүүдийн түүх юм аа. 1960 оноос социалист хөдөлмөрийн бригадын хөдөлгөөн өрнөлт нэгдлийн малчдын дунд өрнөж
Энэ хөдөлгөөнд 1000 орчим хүн хамрагдаж байсан түүх бий. Эдгээр бригадын дотроос өхөрчин дам баглагчтай социалист хөдөлмөрийн бригад онцгой сайн ажиллаж, бригадын төвөө халуун ус, улаан булан, малын нэгдсэн хашаа сарвчтай болгож хөдөлмөр зохион байгуулалтын дэвшилтэт хэлбэрийг нэвтрүүлж байжээ. Өрнөлт жаргалан зам нэгдлүүд нийлснээс хойш мал аж ахуйн дасаг бригадын зохион байгуулалтыг хийж ажилласнаар мал аж ахуйн туршлагатай дарга нар төрөн гарсан юм. Тэдний тоонд бүрэн төгс, аюургэн, сангисинг, доржготов, чомбо, цагаан банд, бэхочр, дэвэнгар, аюуш, бор, чойдог сүр нар зүйсоор орно. Энэхүү түүх уянга жаргалантын хөх уулстагаан өнөн мөнхөд оршсоор 59-66 он хүртэл одоо уянга өрөлт нэгдлийн Бадарал бригадын даргаар ажилласан. За манай бригад бол одоо 200 нэлийн гаруй өрхтэй 30 гаруй 40 мянган малтай уянгийн нэгдэлтэй бол хамгийн том бригад байлаа л да. Тэгээ манай бригадад бол ажиллаж байсан хүмүүсүүд бол дуршлагатай тийм одоо сайн улсууд ажиллаж байсан. Жишээл бол одоо шооб дугаа байна, дорж хотоо байна, дэвэнгар байна, цагаан банд дугаа байна. Тэгээ түндөв дорж мөнхөт бих очор соднон самбу бор чимэт даг даргийн ямбцэрэн цэрэн дамб гэх мэт одоо бригадын хариуцлагатангууд ажиллаж байсан. За энэ дээр одоо бригадын ярваар одоо манайх шагдар сүрэн очир зөндөгөө цэрэн дорж нар ажиллаж байлаа. Мал аж ахуйн сайд дарга нар төрөн гарсны үр дүнд малчид илүү эрчимтэй, хувийн тооцоотой ажиллаж, ахмад малчдын уламжлалыг нэр төртөө залгамжилсан юм. Нэгдэл байгуулагдах үед буюу байгуулагдахаас өмнө Ерэнтэн шилэг зэрэн, Палам хүүгийн галсан ёндон, Өлзийн цэвэл содном, Лавгийн гэндэн зэрэг хүмүүс улсын сайн малчин цол хүрдэж, мөнгөн тулга, сайлын мөнгөн хувин, мөнгөн гэргээ зэрэгээр шагнагдж байсан түүхтэй юм аа. Эдгээр малчдын нэр алдрыг өргөж, өрнөлт нэгдлийн малчдын дотроос Палам хүүгийн галсан ёндон, Лавгийн доолгор, Арднагийн галсан пүрв, Лувсан ойдмын цэрэн содном, Дамдангивийн даваасамбу, Чулуунбатын атья, Лувсан доржин ирээн, цэрэн содномын чоги жансан, Тогоо хүүгийн даваа цэрэн, Лувсан цэрэнгийн чулуун банд, Санжиметрийн цэдэн иш, Палмын ичин хорлоо, Зэвгийн адья цэрэн, Даргагийн гид манар улсын авраг малчин болцоож, Дайштондмын чимэт хүү, цэрэн содномын жүлтэм, даваа төмрийн гамбат нар улсын залуу аврагууд болж байсан байна. Хүмүүс уул усан дан амьдрал үйл хэрэгээрэн өөрсдийн арилшгүй түүхийг бичжүүлдэг. Уянгачуудын нэгэн үеийн түүх ингэж бичигдсэн аж. Эхлээд 1953 онд Жарган зам нэгдэл байх болоход анхны авганы гишүүнээр ирсэл. Тэгээд малааны хэмжилээл төлөх нь аваад. Тэгээд төлөх нь аваад нэг 30 гаруй жил хариуцлаа төлөх нь. Авраг төлчин болоод 64 онд. Тэгээд дээрээс чинь гашаагаан чинь 79 онд гашаа авраг болоо. За тэгээд 73 оноос 77 он хүртэл их хурлын давтаад байлаа өөрийг. Тэгээд энэ их хурлын давтаадаа гүссэн юм ер нь заавал биелүүлдэг л байлаа өөрийг. Одоо энэ уянгийн сургуульд чинь энэ юунуудын дотор байрнууд хоёр байр бий бариуллаа. Энэ юунд малчдуудад юу нэг хэрэгтэй юм мал харах зэрэг хайж алддаггүй л дээр үтчихин. Тэгээд жатад хар хайж захиал энийг автраад малчдуудыг энэ мотоцикл авраа байлаа. За тэгэл депутатын хүсэлтээр гэл тэр үтчихин одоо энэ юу гүйлэм мөнтер гэх тийм шиг ер нь авраа байлаа ч тийм. Гүйлэм халуун сав. Халуун сав өдөр ч одоо тэгэл депутат нарын чинь тусгай ихтэлжүүр дараа хаалгаар оруулдаг, шинэ оруулдаг. Депутат нар их сөрхөө үнэлжүүлдэг тусгай байранд унаа бэлэн. Тэгээд ер нь хил засгийн аяыг их хүртлээ өөрхий. 75 он, 76 онд эцэг улсын авраг малчин, 81 онд улсын хошин авраг малчин, 86 онд би улсын авраг малчин,
Манай ах жүлтэн минь 75 онд улсын залуу аврагч болж ирсэн. Төлөв ажилтаа 100-аас дээш хуваар байж болдог басан. За яг хамгийн олон төлөвл яг 76 онд 116 ихэр төлөв ажиллаж ирсэн. За босоод ашиг шим ноос сүүцгээ дэвэл яг 100-аас дээш хуваар биелүүлдэг байсан. За өтөрний хөдөлгөөг яг одоо бүгд ийзээс уламжлал ирсэн дээр одоо 4 үйлдэл одоо отор нүүдлийг 16-аас 40 хүртэл нүүдэг байсан та. 70 оноос хойш ч ер нь малын тарилга туулга одоо тэр урьдчилан сэргийлэх тарилга тийм хийлгээгүй л хүн шүү дээ. Тэгэхээр ч одоо эрүүл малтай байхад бол тийм л хэмжээний хүнс гарах нь тодорхой. За хонь өхрийг бол ер нь тижиж үзээгүй юм аа би. Ёстой үндэ. Би тэр талаар бол муу малч. Ёстой энэ дээр бол аагүй тий. Зөвхөн хариулж нөгөөдөл болохоос биш тэр талаараа бол өстой мал тижиж үзээгүй юм шүү дээ. Бол бас улсын сайн малчин хүн байсан. Юу 40 хэд онд болж ирсэн юм лээ. Ер нь малчин хүн байсан манай. Тэгээ би 56 онд манай их нэгдэлд орсон. Нэгдэлд ороод манай эцэг чинь хонь малж байгаа л тэрүүнийг би залгамжлал. 60 оноос авч хонь маллал 70 он хүртэл хариулсан. Ашиг шимэн биелүүлдэг, ноосыг өгчдөг, гүцэгээд өгчдөг. Төлийн 85%-аас дээш авдаг байсан. 75 онд баха улсын оргонч болсон. 81 онд хашаа оргонч болсон шүү дээ. Одоо 1958 онд нэгдэлж одоо тулгын шаардаж ороод 85-ыг өгч байсан. Цуглаасан гадна 85 хөрөглөө гэж ээж минь ярьдаг байсан. Тэгэл үлдсэний 1959 онд бол хуу хаамсан. 12 сарлаг үлдээгээл. Ингэсэн байгаа юм. Хойны чинь бил одоо би эхлээл нэгдэлд ороод 58 оноос эхэл нэгдлийн мал малсан. Одоо баруун 30 жил хонь малсан. Манай үг бол яг за хонь маллуу дараа дээр юм уу да хатагаал бич гэрийнхэн тэгээл бич вэ да бусдыг шийдэлэхгүй хоньыг бол би нэгдэлд 30 жил ажилласан. Тэгээд ер нь 89 одоо 82 3 оноос өсвөлээд би хүн дээр жалмал талуулдаг байлаа нэг өхөр өсөөл бахаар нь. Тэр үед бол газрын шим унган төрхөн бол энэ чанаас бол ойгл үед их сайхан байсан л. Ер нь маш их сайхан байсан. Эрчимтэй өсч байсан. Хүн дээр мал талуулаад би 1989 оны 12 сар 97 өхөр талуулж ирсэн. Тэгэхэд нэгдлийн мал 12 байх хэвээр 56 байх хэрэгтэй гэж хэлсэн шүү дээ. Би 4 хүн дээр мал тоолуулдаг байсан. За өнөө хүний шагнах. Өнөө хүний тоолуулсан хүний мал махыг өгөх гэж нэлээд туйлдах шинжтэй байсан. Тэгэл 92 он болоод өнөө 50-д өгсөн болохдоо энэ хөр чин тэгэл цаашаа сугуй болоор л үйдээ хүрээл. Ер нь нийслэл нэгдэлээ байгуулж байхад л орсон. Манай хаваач малтай байсан. Тэгэл нэг малын дараа зүйлсэн чинь тэгээ мал авах гэхээр л тэгээд өгөөл орж ирсэн. Өрнөлт нэгдлийг анхан байгуулахад орж ирсэн. Анхны 26 гишүүнд орсон бай. Тэгээд 56 оны 3 сарын 18-нд эхлээд Эренчин гээч айл туралдаж нэгдэл байгуулагдаж ирсэн. Айл туралдаад лагунгийн гээч хөөдөрдөж тэгэж нэгдэл байгуулж ирсэн. Тэг би тэгэл 38 жил ажиллаад тэгэл нэгдэл тарсан юм да. Өтгөөсө буурлууд үнэн түүхийг хүүрнөхүй улирч одсон он жилүүд тодрон хойч үеийнхний сэтгэл зүрхэнд бахархал хүндлэлийн үлгэр жишээ болсоор аваа. Нэгдлийн мал сүргийг элдв өвчин эмгэгээс авран хамгаалж, үүлдэр угсааг нь сайжруулж, доктортой өсөлтийг хангах ажлыг мал эмнэлгийн мэрэгдсэн албанаас ангид авч үзэх аргагүй юм аа. Мал эмнэлэг нь хэдийгээр улсын байгууллага болгож,
мал сүргийн ихэнх хувийг эзэлж байсан нэгдлийн мал сүргийг эрүүлжүүлэх, өржүүлэх ажилд онцгой хувь нэмэр оруулжээ. Сумын мал эмнэлгийн засгийн эрхлэгчээр доктор Яндон Дорж, Базар Сүрэн, их эмч Дорж Сэрэн, Санжимэту, Даваажив, Ширв нар дараалан ажиллаж, өрнөлт нэгдлийн мал сүрэг төргөх шинжлэх ухааны мал эмнэлгийн үйлчилгээг удирдан чиглүүлж байлаа. Тэдний удирдлаганд ор Яндаг, Поож, Пернлэ, Цэнд, Даваасамбу, Мөнгө даваа, Цэрэндөрж, Мянгамбу, Найдан, Пүрв, Батүлжи, Дүүвэ, Дулам жав зэрэг малын баг эмч санитарууд ажиллаж мал эрүүлжүүлэх ажлыг гардан хийж байсан юм аа. Одоо нэгдэл гэж байх чинь 4 бригадтаарсан тэгэхээр одоо 4 багын эмч байсан. Тэр өнтөрөөс одоо хөдөөжийн тэргүүний ажилтан одоо малын эмч Зохиобатар байна. Одоо чинь курсын малын эмч штэ. Тэгэхээр одоо кейсрэг хийгээл адуун тэгэл үнийн тэгэл одоо бас гайхамшиг байсан л да. Тэгээд ерөнхийдөө ширхтээ их гар нийлж ажиллаж байсан да. Адуун чийсүр хийж ялаа. Тэгээд энэ өхөрт бол одоо кейсүрийг би олон удаа хийсэндээ 3-ны бөөм авах юмдаар бол одоо хамт ширхтээ бол ерөөсөө их гар нийлж ажиллаж байсан. Хижигсэн сайхан залуу байсан юм аа. За адуунд бол ерөөсөө хийсүрийг бол зүүн талаас нь хаглаад эцсний хэвлээд нь гийн хаглаж тэгэл хийж байгаа юм да. Адуундаар бол юунда баруун аваачаад наалт цавсан тийм унганд операц хийж авч ирсэн. Нэгдэл бол мал аж ахуйн том үйлдвэрлэл байсныг хүмүүс мэднэ. Ийм том аж ахуй хөдлөн удирдах ажлыг хөдөө аж ахуй болон удирдлагын шинжилгээ ухааны мэдлэгтэй дадлаг чадвар өндөртэй боловсон хүчнүүд гардан хийдэг байлаа. Тус өрнөлт нэгдлийн дараагаар Борын Ламзов, Найдангийн Чимэцэрэн, Аярын Бадарч, Арднагийн Санг Жандсан, Гүндийн Шагдаржав, Дэмчгийн Гончиг Сүрэн, Махвалын Шийлгма, Аюушийн Ачаа, Ложогийн Ширчин, Сэдвийн Балжиням, Цэтэн самбын лаваг дөрж, Салжидын Батчаргал, Даваагийн тогооч, Данзангийн тогоохүү, Хүрвийн загар зүсэм, Чувадарын үлзийва, Баттөржийн мишиг дөрж нар дараалан удирдах амжилт ололтын хуудсыг зузаалсан юм аа. За би 59 оноос хойш өрнөлт нэгдэлд ажилласан хөө. За би олон даргатай одоо цуг ажилласан. Одоо Ламзууга 59 онд анхны сум нэгдлийн дарга байсан. Дараа нь Чимэцэрэн дарга байсан. Тэгээд олон дарга байсан. Дарганарын тухай онцлог одоо ширвэл одоо Ламзууга бол ер нь уянгийн ард түмнийг бол одоо үнэхээр сахилгаж болсон. Бүх хүний хөдөлмөртэй болгосон Ламзууга. Бүгдийн одоо хөдөлмөр хариуцдаг болсон. За нэгдлийн үйлдвэрлэлд бол маш олон салбар шинээр нээсэн. Одоо туслах үйлдвэрийн одоо далах нарын боо хийдэг, ойдол хийдэг, ердийн тээвэр хийдэг. Гэх мэт одоо олон одоо ажил одоо эхлүүлсэн дээ. Би багтаа одоо нэг үнэ сайхан хооронд нэг номхон хөрөнхөн өөрөн дөөрл манай том хар хөр гэдэг байсан. Өөрөн дөөр нь унтдаг. Тиймэл байсан. Жахан таринсан хойно тэгэл өөхөр гунуудаа сургаж ундаг. Сүүлдэн хойно тогшилж ачдаг. Нүгтэйг нь хангаан нурууны наагур сагвар цаашаа нүүдэг дандаанлын хад чулуу ихтэй хангаан нуруу ихтэй учирдаараа сарлал нуруу ачид нүгдэг байсан шүү дээ манай энэ тэтлэр. Одоо ч ер нь тийм л байгаа. Ер нь хүн амьтны одоо амьдарч байхад ч бас ер нь их тааламжтай сайхан. Уулнаасаа шинэхэн гарсан сайхан гол ус мөрнүүд, хонжин голгой сайхан гол байна. Уулын одоо мухарамуудаа сөмөрөнгөө сайхан цэвэрхэн тунгалаг голуудаа усаж гарсан. За Чимэцэрэн дарга бол Ламзууга одоо бүтээсэн ийм зүйлийг бол маш их сайхан үргэлжлүүлж байна. Чимэцэрэн дарга бол одоо уянгийн ард түмнийг одоо итвэгч болсон. Ер нь одоо Чимэцэрэн дарга бол үнэхээр одоо хүнтэй ажиллаж чаддаг юм сайн дарга байсан л одоо хөдөлмөрийн баатар болохоор ийм дарга байсан юм да. Чимэцэрэн дарга бол одоо бригадын дарга нарыг тусгайлан уулзаад одоо нэгдлийн 4 баг нь гэж арина шүү дээ бид нар чинь. 3 мал аж ахуйн бригад байсан. Тэгэл одоо нэгдлийн 4 баг нь одоо бид дөрвөл байгаа. Бид дөрөв ажиллагаанаас л одоо манай нэгдлийн ажил шалтгаална гэж ингэж урамшуулж одоо зардаг. Бадарчгаа ялсан. За Бадарчгаа баян хугацаанд ажилласан. Тэгтээ урд нь ажиллаж байсан 2 сайн дарга байсан учраас
тэрний ажил элчээр бол явсан. За тэгээд Чимэцэрэн даргын үед бол Ламзуугагийн үүсгэж санаачилсан хийсэн бүтээсэн юмыг бол нэг их өөрчлөв. За Сангянцугаа бол их томатай тийм одоо нийгэмч номхон тийм одоо сайхан хүн байсан. Сангянцугаан тэр ажилласан жилүүдэд бол 67-8 оны одоо бичин жилийн 100 болсон. Энүүгээр мал нэлээд хорогдсон. Тэгтээ 70 он гэхэд бол 68 оны хорогдуулсан малынхаа тавг эргээд нөхөд үцгээд авсан. Бас их одоо нэлээд зүйлийг хийсэн юм байсан. За Шагдар зугаа бол боловсралтай, хэлтэй, соёлтой тийм сайхан хүн байсан. 69 оны өвлөөс 1972 оны 8 сар хүртэл Уян суманд сум нэгдлийн дараагаар Улаанбаатар хотоос очиж ажилласан хөө. Уян сумыг төвөөсөн баригадуудтай утсан холбоотой болох ажил хийсэн хүн бэ. Уянгийн төвөөс Жаргалтын төв хүртэл 63 км байгаа. Энд 900 модтой тавьж утсан холбоотой болгосон. Дэхмэчлэнгээр тэгээ уянгийн нутгийг тэлэг чиглэлээр бас нэлээд хийсэн. Уянгийн ойтой талд бол одоо 8 нур орох зам засах ажлын эхлэлийг тавьсан. Дэхмэчлэнгээр одоо нэлээд ажил хөөцсөний үр дүнд намайг боцоход уян сум сум нэгдэл аймагтаа 5 дотор ордог байсан. 3-т ч орж ирсэн одоо. Нэгдэл нь бол улсын хэмжээний орлогынхаа дүнгээр 5-д орж ирсэн. 10 дотор явлаа гэсэн үг. За тэгээд өхрийн тоогоор бол намайг очиход 23,000 хүртэй байсан. Намаа явахад 29,000 хүртэй болсон. Миний дараахан 30,000 өхрийн баяр хийсэн байна лээ. За Дэхмэчлэнгээр уянгад бол миний ажилласан хугацаанд ажил их өөдөр байсан. Уянгийн ард түмэн бол маш хөдөлмөрч их ухаалаг ийм ард түмэн байгаамаа. Шагдарч бол дарга бол ерөөс уянгыг өхөр сүргээ авдар төгж байна. Хамгийн гол үйлдвэрлэл бол өхрөөс ашиг олон мэднэ. Гэж ийм зорилт тавьсан. Тэгээд одоо хөдөө аж ахуйн хүрээлэнгээс бол базар судалгаа мэтийн одоо эрдэмтэд очсон. Одоо судалгаа шинжилгээ хийсэн. Тэгээд уянг сумыг одоо өхөр сүрг өсгөх талаараа одоо пианор болоорой гэж өрөөсөн. Тэрнээс хойш өхөр сүргийн талаар бол манай нэгдэл бол нэлээд анхаарч ажиллаж байсан. За гончиг сурангаа бол хэвлэг. Ер нь одоо нэгдлийн гишүүдийг бол урамшуулж ажиллуулах талаар бол их одоо тийм юутай хүн байсан. Сэтгэл санаагаа зориулдаг хүн байсан. Их өрөвчгөн ядуу зүдүү хүнд бол их тусалдаг юм хүн байсан. За шийлэгмаа дарга ажилласан. За шийлэгмаа дарга бол уянгад хамгийн олон жил ажилласан. 10 жил дарга орлох шиг байлаа бид. За шийлэгмаа дарга бол энд одоо ингээд нэгдэлт бол их юм хийсэн дээ хөр. Аваад дурсан санах юм аз завшин тохиолдсонд ихэм маш их баяртай байна. За ингээд миний аав 1973 онд уян суманд одоо томилогдсон ирэхэд би одоо 5 дугаар ангид уян сумын 8 жилийн дунд сургуульд одоо хэлсэн сурцгаар бол ирж байсан. За энэ цаг үеэс эхлээд бол манай одоо миний аав, миний гэр бүлийнхэн одоо ажил амьдрал бүхэн болоод уян сумдаа бас ашгүй холбоотой байдаг. Тэгээд шийлэгмаа дарга бол нутагд бол үнэхээр жолооч нь ингэдэг. За одоо замаа алдаа төрчлөө одоо хаана явж байгаагаа бөөмөдийн цасан далайд гэл яадаг юм бэлээ. За мадаргаа сэрээдэг юм бэлээ. Одоо яаж юм гэл. Тэгээ аавыг сэрээдэг гэж байгаа. Тэгээ аавыг сэрээгээл мадаргаа бид нар төөрч шиг боллоо замаа алдчихлаа гэлтэхээр аав маань унтчихсэн хүн ингэж сэрж нэг харчаал ингэж харчаал яваад чигээрээ эсвэл баруун тишээ нэг харчаал эсвэл зүүн тишээ тэгж хилээл унтаад байдаг. Ерөөс нутаг орныхоо уул даваа ус зам харгууг ерөөс анддаггүй. Бараг жолоочоос илүү айгүй сайн мэддэг. За шийлэгмаа даргын үед бол одоо манайх 3 төмөн хүртэй болсон. Төмөн тугалтай болсон. Баяр хийсэн. Нэгдлийн орлого одоо 8 сая төгрөг төрсөн. Улсын зээлгүй байсан. Тэтгэвэр өвтөл гарцаа хонь шүү дээ. Тэгээд гэртэн байдгүй гэрийнх нь загнаал одоо контороор та яах гэсэн хэл. Гэхдээ энэ улсын ажил ямар байна би нэг яваатыг.
Гэхдээ тэрэг нэг яваатай гэл ингээл ерөөсөө хэл санаачлах сайттай нэг. Дандаа л улсын төлөөл явж байсан хүн те ер нь. Шилэг мадарны үе дээр бол тэр 10 жилд бол үнэхээр нэгдэл бол одоо оргил ачаа одоо оргил үеийн одоо байсан. 100 гаруй мянган толгой малтай болсон сум. За тэгээ Балжинын дарга очсон эрүүл мэндийн байдал тааруу учраас 2-3 сар ажиллаад давутсан. За дараагаар нь одоо ад шадар болсон. Ад шадар бол үнэхээр үнэ нэгдлийн дарга хүн ямар байдгийг бол ад шагаа айлгэл. Ад шагаа бол нэгдэл мэд. Харин жинхэнэ нэгдлийн дарга. За ингээд би сэрчин даргатай 83 онд хэдхэн сар ажиллаад ингээд би одоо Улаанбаатар хотод шилжсэн. За сэрчин дарга бол яг хүний нэвлэгхэн боловсралтай бүтээж хой мэрэгжлийн хүн байсан. Тэгээд тэр үед чи одоо хамгийн туслах үйлдвэрээр одоо гол нь одоо мөнгө ирэмад гэдгийг чинь жинхэнэ уламжилж нэгдлийн үед хийж байсан. Одоо тийм юм тэрнээсээ их орлого олдог. Тэгээд одоо одоогийн ашиг шимээр орлого олдог ийм байсан юм. Ер нь орлого сайтай тийм нэгдлээс юм байсан юм да. Манай сайн уу ханы шатар тахан байсан юм. Тэгээд энэ хүү байгаа юм би Чэтэн сам тархан гэж 3 үеийн тархан байсан. Манай энэ нь би 16 тал тустай хийсэн. Тэгээд тэрээс хойш гэж өдөгсөөд тэгээд 1966 оноос энэ хөдөө гарыг гэж энэ хөдөө малынхаа дэргэд машныхаа дэргэд очие гэж ингэж одоо үзээд тэгээд хөдөө хөлгийн жадаа хөдөө залсаа. Ингээд нэгдэлд 1986 онд 1-р сарын 6-ны өдөр хийсэн юм аа. За ингээ энэ дэрхэд бол би нэгдлийн одоо эдийн засагт шинжилгээ хийсэн. Яг би бол өөрөө Нягтланбадах эдийн засагч хүн. Тийм учраас бас мэрэгжлийн хувьд бол бас балансанд аж ахуйн шинжилгээ хийгээд ингээд одоо оюун сумын өрөнд нэгдлийн байдалд одоо сайжт яаж ажиллах вэ гэсэн 10 жилийн төлөвөө босруулж. Энд бол хамгийн гол нь бол нэгдүгээрт одоо сумын одоо оюуны хөдөлмөр, оюунлаг хөдөлмөрийн мэрэгжлийн усвал хэрэгтэй байна гэдэг одоо 8 жилийн дунд сургуулийг 10 жилийн сургууль болгох хайлыг хийсэн. Энэ маань бол ирээдүйд одоо оюунлыг одоо мэдлэгтэй, туршлагатай, боловсралтай, оюунлаг сайн боловсон хүчнэр хангах явдал хамгийн чухал байсан нэгдүгээрт. Ингээ 1989 оны тайлан балансаар бол одоо зарим үзүүлэлтээр аймагт 1-2 дугаар барьж нийт өнгөөр айргийн 5-д орж ирсэн. Энэ бол их том дэвшил болсон юм аа. Би олон жил бас энэ аж ахуйг өдөрж явахдаа өөрөөр хэлбэл би 21 жил сум нэгдлийн дараагаар 4 жил нэг л дундын үйлдвэрийн дараагаар ингээ хөдөө мачин тариачныхаа дэргэд 25 жил ажилласан. Одоо хүний хувьд бол бас төрөө дээдэлж явсан. 1990 онд оюун сумын өрнөт нэгдлийн дараагаар авсан. Тэр үед нэгдэл хоёрсал би нэгдлийн авч цахиагийн лагдорж байгаа сагдаргын ажлыг үүсгэсэн юм аа. Ингээд энэ нэгдлийг өрнөлт нэгдлийг 3 жил удирдаад тэгээ нэгдэл маань тарж өөрөө жишиж өгсөн юм байна. За өрнөлт нэгдэл бол өөр хангаан аймагтаа том нэгдэл байлаа. Эхний орлогоороо 1-р сардах. Мал сүгээрээ 3-р сардах. Ер нь байгаль цагуур сүүс хайдаг бол улсад дээгүүрдэг ийм нэгдэл байсан. 1992 онд үндсэн хууль анх удаа ардын хурдын дэвтээр сонгогдсон. Тэгэхээр 103 нэгдлийн даргатаар сонгогдоод ингээд шинэ үндсэн хуулийг бодлоход 76 хоног бидний сууж батлаад ирсэн юм төгтэй юм аа.
2001 оны 1 сарын 24-ний Монгол Улсын засгийн газрын 17 дугаар тогтоолоор бол уян усмын төвийг одоо шинээр байрлуулах тухай аль биесний тогтоол шийдвэр гарсан байгаа юм. За энэ тогтоол шийдвэрийг гаргахад бол миний бие одоо өөрийн биеэр Улаанбаатар хот орж тэр үеийн засгийн газрын хэрэглэх газрын дараа тэргүүндээ таргайсан одоо хангаагатай бичлэн уулзалж энэ тухай одоо орон нутгаа маш сайн танилцуулж за манай сумын хөрс бол нэлээд хүйтэн одоо цэвдэхтэй энэ мишлингийн одоо орон нутгийн бүх асуудлыг одоо үнэхээр сайн тайлбарлаж танилцуулж байлаа. Энэ ажлыг үргэлжлүүлж одоо үе үеийн засаг дарга нар маш сайн ажиллаж байгаад би бас эсвэл Монголын байдгийн Чуваадарын Үлзий дараа байна, Батаржийн Мишигдэр дараа байна. Энэ хүмүүс бол одоо энэ нэгэнт одоо би болсон сумын төв дээр дараагийн барилга байгууламжид маш их амжилттай амьдарч байгаа. За миний үед бол ерөнхий төлөвлөгөөгөө батлуулаад за ерөнхий төлөвлөгөөг бол бас аймгийн засаг даргын зөвлөл за аймгийн өвдөн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдэр бас эцсийн вариантаар нь одоо батлуулж хүлээж аваад одоо дараагийнхаа засаг даргаж хүлээлгэж өгсөн байгаамаа. Одоо миний уян сумын засаг даргаар томилгод очиж байсан. Яагаад би тэнд очих болсон гэхээр би бол аймгийн засаг даргын тамга газарт ажиллаж байсан. Тэгэхээр миний хэсэг Цэрэнгийн Чуваадар бол 1939 оноос 42 онд уян сумын засаг даргаар ажиллаж байхдаа мөн уян сумыг Шивааваны өврөөс одооны байгаа хуучин байгаа газар руу нүүлгэн шилжүүлж байсан. Ийм төвхтийн тэгээ би бас АВК-ийн өвлийг залгамжилж. Тэгээ уян суманд намайг ажиллаж явах үед бол 2001-аас 2004 он бол уян сумын шин төвийг бүтээн байгуулах их бүтээн байгуулалтын ажил эхэлж байсан ийм үе юм. Тэгэхээр яг тэр үед бид нэр шинэ газар дээр анхныхаа газрыг шааж эхэлж байсан. Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал аймгийн засаг даргаас 2003 оныг их бүтээн байгуулалтын жил болгож зарласны дагуу бид бүтээн байгуулалтын нэлийн ажлууд хийсэн. За бүтээн байгуулалтын ажлын жилээр бол манай сум аймагтаа мөн тэргүүн байранд чалгарч байсан. Миний энэ ажиллаж явах хугацаанд Монгол орны хувьд эрх зүй төрийг баталгаажуулах, эрх зүйн одоо бичиг баримтуудыг улам боловсронгуй болгох, мөн одоо орон нутгийн засаг захиргааны байгууллагын эрх мэдэл, ялангуяа эдийн засгийн эрх мэдлийг одоо хэмжиж хязгаарласан ийм онцлог үе байсан. За энэтэй холбогдоод одоо бидэнд бас учирч байсан бэрхшээлүүд нь юу байсан гэхээр ихэвчлэн хүмүүсийн ард иргэдийн одоо хуучин ойлголт тэр халамж төрийн талаарх халамж төрөөр үйлчлүүлж ирсэн энэ ойлголт хуучин хിവэрээ тэгтэл төр засгаас явуулж байгаа бодлого төр засгаас гаргаж байгаа шийдвэр бодлого шийдвэрийн баримтчгууд нь бүгд нь эрх зүйд төрлөө чиглэсэн төрийн эрх мэдлийг аль болохоор хязгаарласан хөвгний эрх чөлөөг нээлттэй болгосон ийм байдлаар бодлого шийдвэр нь явж байсан. Энэ хоёрын хоорондох зөрчил яг орон нутгийн энэ засаг дарга гэдэг энэ албыг хашгад гол учирч байсан бэрхшээл байсан да. Хүмүүст хөвчлэн энийг одоо тайлбарлаж ярих ийм байдлаар ойлголцож ингэж явж байлаа. Дарга гэдэг даргаараа төрдөг бай. Амьдралын шалгуур давж мандаалагч болдог ажээ. Алдар сууд хүмүүс жирийн ард түмний дунд л ажиллаж амьдардаг. Жирийн гэдэг нь агуу ихийн эцэг байдаг үлгөө. 92 оны одоо анхны засаг захиргааны одоо хуулийн дагуу бол иргэдийн төлөөлөгчдийн хурал гэж байгуулагдаад түүний тэргүүлэгчид гэж байгуулагдсан. За тэр үед бол одоо баг бүрээс 40 хүний бүрэлдэхүүнтэй одоо нэлээд өндөр бүтцтэй ийм хурал байлаа. Миний үе бол одоо энэ уян сумын иргэдийн төлөөлөгч нутгийн өөр удирдах байгууллагын энэ одоо сонгуульт ажилд бол нийтдээ одоо энэ 2000 оны сонгуульд дуусахад бол нийтдээ 12 жил дараалан одоо ажиллаж байгаа. Дунд нь 4 жил төрийн засгийн ажил хэрэгсэн төшөмөл хийсэн. За ер нь бол одоо тэгээд нутгийн өөр удирдах байгууллага 92 оноос хойш одоо ингээд удирдаад зохион байгуулаад явж байхад хамгийн гол үүрэг нь бол одоо юу вэ гэхээр энэ хүү шин тутам байгуулагдсан үндсэн хуулийн энэ байгууллагыг нутгийн орондоо хөгжүүлэх, нутгийн өөр удирдах байгууллагыг дотоод ажлыг бэхжүүлэх түүнийг одоо түүний үйл ажиллагаа үүрэг оройлыг одоо ард түмэн сурчлах үйл ажиллагаа бол хамгийн нэгдүгээр зүйл байсан. Дараад нь бол одоо нутгийн орондоо энэ нутгийн орныхоо газар дэлхий байгаль орчныг хамгаалах түүний одоо хамгаалтанд авах нөхөн сэргээл хийлгэх эдгээр ажил бол одоо сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын одоо гол бөмбөг ажил болон явж ирсэн. 500 гаруй мянган төгрөгийн орлоготой өрнөлт нэгдлийг 1974 онд
4 сая. 1979 онд 9.3 сая төгрөгийн орлоготой 120 гаруй мянган малтай хамтын том аж ахуй болгоход санхүүгийн мэрэгдсэн аппарат онцгой үүрэг гүйцэтгэсэн юм а. Өрнөлт нэгдлийн санхүүгийн аппаратанд Намшир, Пүрв, Банзар, Хавгдорж, Батчаргал, Мятав, Бямбдорж, Бямбсүрэн, Гэндин сүрэн, Батбаатар, Тогтох, Батторж, Ёндан Эренчин зэрэг олон сайн нэгтлэн бодогч санхүүгийн мэрэгжилтэнгүүд ажиллаж байлаа. 73 онд ирж ажилласан. Тэгээд манай ирж ажиллахад нэгдлийн эдийн засаг бол нэг муугүй. Ер нь тухайн үеийн нэгдэл дотор бас Өвөр Хангайн хаан 18 нэгдэл дотор одоо бас дээгүүр ордог нэгдэл байлаа. Тэгэхэд бол 4 сая 500 мянган төгрөгийн орлоготой нэгдлийн эдийн засаг. Харилцагтаа бол нэг 2 сая төгрөгтэй. Бэлэн 2 сая төгрөгтэй. 2 сая төгрөгөөр өнгөөлгөө хийдэг. Ийм газар байсан. 83 онд нэгдлийн орлого 8 сая 500 хүрсэн. 8 сая 500 хүрсэн. Би өрнөлт нэгдэлд 1982 оноос 85 он хүртэл ажиллаж байсан. Энэ үед бол санхүүгийн аппарат маань 7 нэгтлэнтэй, туслан нэгтлэн Гэндин сүрэн, дараагийн тооцооны нэгтлэн Батбаатар, Долгор сүрэн, Мятав гэх мэтлэнгийн нэгтлэнгууд байсан. За өрнөлт нэгдэл маань жилдээ 3 сая төгрөгийн орлоготой ер нь аймагтаа бол нэгдүгээрт ордог ийм нэгдэл байсан. Малын хувьд бол өхөр сүрэг голын эзэлдэг 30 мянган өхөртэй ийм нэгдэл байлаа. Аймгийн сүү тосны төлөвлөгөөний одоо 60% бол энэ нэгдэл гаргаж байсан. Манай нэгдлийн санхүүгээс бол олон одоо ерөнхий нэгтлэн бодох нар төрсөн гэж хэлмээр юм уу да. Даван зарагч байгаа нарийн тэлийн ерөнхий нэгтлэн бодох. За Намшир нэгтлэн бодох, Зүүн байлааны ерөнхий нэгтлэн бодох болсон. Лавдорж байгаа тархтай ерөнхий нэгтлэн бодох болсон. Мэтүүга хайргандлааны шинэ ялд нэгдлийн ерөнхий нэгтлэн болсон. Бямбдорд нэгдэл дундын үйлдвэрийн ерөнхий нэгтлэн болсон. Бямбсрын уянгийн нэгдлийн ерөнхий нэгтлэн бодох болсон. Гэндин сүрэн уянгийн нэгдлийн туслах нэгтлэн бодох болсон. Манай нэгдэлд ажиллаж байсан нэгтлэн бол одоо аймгийн одоо нэлээд олон нэгдэлд одоо ерөнхий нэгтлэн бодохч болцгоосон. Тэгэхээр манай нэгдэлд бол үнэхээр одоо санхүүгийн чадвар сайтай юм нэгдэл байж. Өрнөлт нэгдлийн мөнгөн орлогын гол хувийг сүү тослог үйлдвэрлэлд оруулдаг байжээ. Жилдээ 26-аас 28 сүүний тасаг гарч, сарлагын чанар сайтай сүүгээр жилдээ дунджаар 120 тонн сайн чанарын цэцгийн тос үйлдвэрлэдэг байсан байна. Үнэхээр уянгас сум бол сүү сайлын өгөөж буян өрнсөн нутгаа. Би чинь одоо 22 жил үнээс хаасан хүнтэй. Тэгэл одоо сүүлийн үед тэгэл амжилттай ахиулсаар угаал 89 онд авраг болсон. Сарлагын нэг үнэнээс тэгэл ахиулсаар угаал улсын авраг болохдоо 1130 литр сүүгээр улсын авраг.
Энэ буян хишигтэй нутгаас олон алдартай сайлчин төрснөөс гадна Сүйд осны мастер Тунцгийн Лонжид Монгол улсын хөдөлмөрийн баатрын алтан тав хушуун даалаар ингэрээ нэлаасан байлаа. Би оюун усны Сүйд усны заводод 40 гаруй жил ажил хийсэн. Оюун ус бол сарлаг өгөхөр ихтэй Сүйд ус ихтэй ийм цагаатайгаар баян ийм сумал да. Энэ ч бол манай жилдээ 132 тонн дундчаар 132 тонн тэгэл 136-аад илүүч байсан тийм тас хийж байсан. Бид бол хийсэн тасаа дандаа нэгдүгээр зэрэгтэй хийж байсан. Мөн 80 тоннд ээсэн зэрэг хийж байсан. 1 кг тасанд бол бид 14 литр шүү. Ер нь улсын хэмжээгээр 18 литр шүү. 1 кг тасавд байхад үүндээ сарлаг манай 14-өөс нормалсгээд бид 12-оос 1 кг тасавч байсан. Тэгээд тасаа нэгдүгээр зэрэгт хийж байсан, ээдэн цэрэг нэгдүгээр зэрэгт хийж байсан. Нэгдлийг бол асар их ашиг оруулж байсан. Зөвхөн нэг жилд гэхэд нэг 2 сая төгрөгийн ашиг тэр үеийн 2 сая төгрөг гэдэг чинь том мөнгө ажил те. Тийм ашиг оруулж байсан. Манай энэ оюунгийн Сүйд усны үйлдвэрлэлт бол улсад бол тэр хамгийн нэгдүгээр тавьж байна. Ер нь манайхыг ойртох юу байгаагүй те. Ер нь 132 тонн ойртох тийм завод бол байгаагүй. Энэ юуны Баян хонгорын Эрдэнэцэгт энэ Аранга Эрдэнэ сумд бол бас овоо нэлээд төхүүлж байсан. Босод газар бол энэ байгаагүй. Тийм учраас манай чанараараа хийдэг хэмжээгээр ордог орлогоороо ингэж улсад нэгдүгээр нэлээд олон жил нэгдүгээр зэрэг гэсэн учраас бид нар бол намайг хөдөлмөрийн баатар цол олон дахин одон төмдгээр шагнаж байсан юм аа. Дөрвөн жаргаланд 8 нуур дөрөлт цугуутай над тэнд хой өлт бөөржүүд ард сарам өгт баарай асах тонд сардгийн мургараагүй алгын чинээ газаргүй юм сайдын хүн бэрээгүй айдын бүсгүй байхгүй юм амгалан инхийн учирдыг бэлгшээсэн сүн сардгих юм айны харгаг байлсан састын сүн сардгих юм аа. Өрнөлт хэмээх энэ том аж ахуйн албыг машин техник болон ердийн хөсгийн гавшгаа албагүйгээр залгуулах боломжгүй байжээ. Анх ГАЗ 51 машин худалдан авч байснаас хойш нэгдлийн авто хөсгийн хүчин чадал өсөн нэмэгдсээр 1974 он гэхэд зээл 164 3 ширхэг, ГАЗ 53 4 ширхэг, зээл 131 ширхэг, ГАЗ 69 1 ширхэг, дугуй трактор 8 ширхэг, гинжит трактор 1 ширхэг, комбайн 2 ширхэгтэй болсны дээр хаман боогч, харамуур, цахилгаан гагнуур, нүүдлийн цахилгаан дизель зэрэг туслаг тоног төхөөрөмжтэй хүчирхэг аж ахуй болжээ. Би одоо Яманы тавуудаар шигтгээ. Тэгээ одоо Уянган сумын өрнөлт нэгдэлд одоо 1964 оноос эхлээл одоо САК мотор гэж ямаар гэрэлтүүлээл. Тэгэл Уянган өрнөлт нэгдлийн анхны цахилгааны үүсвэрийг л одоо байгуулж ирлээ дээ. Тэрнээс хойш одоо 64 оноос би чинь одоо 77 он хүртэл Уянгийн нэгдэлд, өрнөлт нэгдэлд цахилгаан станцаа эрхлэгч хагнуурчин ийм ажил хийжсэн. Нэгдлийн тээвэрчдийн дотроос Давчингийн төмөрчдөр Төрмөнгийн сангид орж, Мөнхийн Андрууш, Батбаярын Лавгсар, Бавуугийн Ажиад болгор, Тоомон Цэдэндөрч, Давгдөржийн Батүлзий, Дэрзавын Гончиг дам, Чожимцын Ганхуйг, Төмөрчдрийн Очирбат, Андрушийн Төвшин догдох, Тракторчин Баасанхүү, Цэрэн Содном, Эрэндөрж, Гунгадаш, Амгалан, Чулуунбат, Баатар зэрэг олон тээвэрчид нэгдлийн дотоодын бүх тээврийг амжуулж байлаа.
зөвхөн нэг удаа сүүний бүх тасаг нүүдэл хийхэд 400 твш ачаа тээх шаардлага гардаг байсан бөгөөд энэ нь жирийн хэрэг юм. Өвс тэжээл, мод, түлш, барилгын материал, сүү, мах тээвэрлэхэд жолооч нарын ажил мондохгүй. 1977 онд тус нэгдэл Гатлангийн механикжуулсан салаа худалдан авснаар тээврийн хэрэгслийн тоон трактор 10, зээл 130 машин нэгээр нэмэгдэж мэрэгжлийн автоинженер механиктай жижигхэн авто аж ахуй болсон юм. Авто тээврийн зэрэгцээ өхөр тэргээр аюу шим бүрв даваг, аюурын амар цогт, жөөх хэмээх лувсан дурж бат тогтохноор тээвэр хийдэг байсныг энд дурдахгүй өнгөрч болохгүй. Тэгээ нийтдээ бол манайх ч одоо нэгдлийнхээ бүх техникээр нэг удаа ачаачна гэж бодоход бол 150-60 тонн ачааг бол нэг удаа аччихдаг юм. Чадaltaй чадвартай. Ийм нэгдэл байсан. За манай нэгдэлд бол он удаан жил ажилласан тэргүүний жолооч нар бол их байлаа да. Одоо төмөрч өдөр жолооч байна, одоо лавгсүрэн байна. Би 1972 онд Үүрхангай аймгийн Уян сумын өрнөл нэгдэлд анх эмчилгээ тэжгээлийн цэгийн газ 53 барьж ажилд орсон хүн байнамаа. Тэрнээс хойш 73, 74, 75 оноод хүртэл барьж хагаад нэгдлийн дарга Шилэнбаа даргын одоо газ 69 гэдэг машиныг 1975 он хүртэл барьсан. Тэгээд зээл 130, 43 10 гэсэн номертой машиныг 75 оноос 77 он хүртэл барьж хагаад 77 онд бас зээл 130 машин авцаад 1994 он хүртэл бариад тэгэл нэгдэл нийгэм чинь ингээл бас ингээл тасар ингээл зах зээлд л орчих шивдээ. Тэгжил ажиллаж ирсэн юм. Сумын аваргаар би 16 удаа шалгарч ирсэн. Миний одоо ажлын үзүүлэлт энд байгаа. Тэгжил ажиллаж ирсэн юм тий. Батүлзээ байна, Андруш байна. Сангид орж байгаа байна, Баасан хүү байна, Банзар байна. За ингээд одоо олон автомашины жолооч нар байсан. Тракторын жолооч нар бол одоо Сэдэн Суднам, Амгалан, Эрэнд орж Гунгад даш Төвдөн Бирагийн Баатар гэх мэт одоо олон сайн жолооч нар одоо байсан л да. Автын жолооч нар дотор бол одоо Сэдэнд орж Чөдөр, Лавгсүрэн гэднэр бол ер нь Андруш эднэр бол ажилд их шургуу, хөдөлмөрч, хурдан түргэн шуурхаа явдаг юм жолооч нар байлаа. За 77 онд манайх механикцсан салаа аваад Ламзууга одоо манай нэгдлийн одоо сум нэгдлийн анхны дарга Ламзууга механикцсан салаа хариуцаад нутгаас хадлаа хатж байл. 1300 тонн өвс хадсан. Нэгдэл бол тэр жил одоо 0.3 мөнгөний үнэтэй өвс хадсан. Хамгийн хямдхан зардлаар одоо малынхаа тэжээлийг бүрэн одоо авч байсан. Ийм үе байлаа. 74 оны 5 дугаар сарын их цас 1983 оны 100-д энэ үйл тухай үедээ бэрхшээл учруулж байсан. Тэр үед манай нэгдэл эдийн засгийн хувьд боломжтой бас тэрэг техникийн хувьд хөрөлцөөтэй тодорхой арга хэмжээ авснаар нэг авилга учирч 2001 оны зод зорхон шиг их малын гар зохирлгүй давж байсан юм аа. Өрнөлт нэгдэл нь мал аж ахуйр хэлж цэцгийн тосны үйлдвэрлэлээр үлэмж хэмжээний орлого олж байсан төдийгүй гэрийн мод, малын дэжээл, талах, нарийн бов, эдэнцэр зэрэг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж орон нутагтаа болон бусад аймаг сумдад бэлтгэн нийлүүлж байжээ. Мужаан, галсын шарав, жанлуу, самгив, мэгд, бадарч, шоовдөр, хэм мэдхүү нар гэрийн модыг уянгийн артелийн хэм маягаар хийж модогчин бэлхүүгийн гойдод долгор гив, жанлуугийн цэцгээ, сангид оржийн загар, намын бямба долгор нар үндэсний хэ уулзаар чимгэлж байлаа. Талхны цехийг Сэрэнгийн Данзан, Цагаан гэдэг ах トゥ хоёр үе дараалан ажиллуулж, талх барих эрдмээ давгдоржийн лас долгорт өвлүүлж байсан түүхт. Материаллык үйлдвэрлэлийн салбарууд хөгжиж байсан зэрэгцээ нэгдэлчдийн дунд урлаг уран сайхны ажил байнга зохиогдож ирсэн юм.
Өрнөлт нэгдлийн зөвлөлийн дэргэд 1986 онд 8 нуур хамтлаг байгуулагдаж улсын хэмжээний нэгдэлчдийн урлагийн үзлэгт тэргүүн байлт орж байжээ. Нэгдэлчдийн дунд урлагийн үзлэгийн алтан медаль дуучин Цэрэн Дөржи Мишиг Дөрж, Батбаярын Лавгсүрэн, Нацгийн Батцагаан, дуучин Оюун Эрдэнэ зэрэг сайн дурын уран сайханчид төрн гарсан юм аа. Бид зөвхөн одоо аж ахуйн асуудлыг одоо гол болгож тавихээс илүү төрийн ажлыг одоо төрийн ажлыг айлын гэрт оруулах. Өөр хүрийг одоо төр оршуулах байх энэ талаасаа бол их хичээж. Тэгээд төгөөс орохгүй одоо энэ хүн ардын үүдэн татхын тулд одоо хөдөө аж ахуйн нэгдлийн одоо зардлаар одоо 8 нуур гэж одоо урлагийн хамтлаг байгуулж 10 хүний бүрэлдэхүүнтэй хөдөө аж ахуйн нэгдлээсээ унаа унаж гутас сэргэл хөгжим цалин пөнлөө бүгдийг гаргасан одоо энэ урлагийн хамтлаг байгуулж энэ одоо тойроо замаар хөдөлмөрчдийн маань иргэдийн нэгдлчдийн одоо итгэл зүйд маш том нөлөө үзүүлж энэгээр дамжиж одоо мөнгөн орлого нэмэгдсэн. Ингээд бол энэ утгаараа нөгөө талаар бол хүн ардтайгаа их сайн ажилласан. Хүнээ хөгжүүлэх, хүнээ хүмүүжүүлэх асуудал дээр их өөр залуучууд маш дэлгэраатай их сайхан болж ирж байсан. За 1988 оны 4 сарын 16-нд би одоо оюун сүм өрнөлт нэгдэлт дэргэд 8 нуур үеийн хамтлаг гэж урлаг хөдөлмөрийн нэртэйгээр анх 10 хүнтэйгээр одоо би өөрөө ахлагчийн хийгээд тэргийн бариад ингэж явдаг юм баригад одоо хамтлаг байгуулж ажилласан юм аа. Тэгээд 1991 он хүртэл ажиллаа. Тэгээд Батцагаан гэж манай нэг дуучин тэрэнд ажиллаа гээд би өөр ажил шилжээд ингэ гараад явцсан. Манайханд бол тэр хамтлаг дотор бол урлагийн мэргэжилтийн хүн ерөөсөн байхгүй. Дандаа ажилчаа ингээс бүтсэн тийм урлагийн баригад байсан. Манай тэр урлагийн баригад чинь одоо аймагта 7 жил төрүүлсэн шүү дээ. Оюугаараа тэмцээнд одоо урлагийн тэмцээнд манай хамтлаг төрүүлж исэн. Улаанбаатар хотод очиж Эреблийн өдөр гэж манай шиф байсан. Тэрний 17 газар очиж тоглож хөдөө аж ахуйн нэгдлийн холбооны дэд зөвлөлийн хүнд чөөхцгөө шагнуулж ирсэн манай хамтлаг чинь. За ханаа механикч хийж явахдаа би ердийн төсгийн өсгөр одоо нүүдэлж явдаг байсан. Ингээ 3 тэмээ ачаад ингээл баян бол хөдөө явна. Өдөрт чинь 10 кино тавьдаг. Шөнө нь 5, өдөр нь 5. Ингээд одоо тэрэнд маш их нарийн тооцоо судалгаа гаргаж тийм баригад цороор орно. Тэчнээ дөрөвний ашиг орлого болно. Ингэж тооцоолдог. Тэгээд тэр төлөвөөгөө биелүүлээл ингэж явдаг байлаа л да. Тэгэхээр чинь одоо энэ янзын юу муу гэж одоо перестаг янзын юм одоо байхгүй энэ камер замер гэж юм байхгүй тийм байдаг гэсэн би нэг юутай доо орохч байсан юм надад. Тэрүүгээр одоо суудын доо муугаан тавьж энэ тентхийн одоо авиатуудын доо муу одоо дуулгаж сонсгож ингэж явдаг байсан. Тэгээд кино тавиал ингэж явж явах чинь энэ ганц үздэг хардаг юм чинь одоо телевиз гэж байхгүй. Энэ нь бол канал байлаа шүү дээ. Тэгээд каналаараа чинь бүхэл одоо айл нэг ч айл хоёр ч одоо гэр байсан хамаагүй тэнд чинь буугаал өдөрт чинь ингээ одоо кино тавина. Тэгээд шөнө кино тавьдаг. Ингээл ингэж явж илээ да соёлыг тэгж л соёлын үрийг тарьж авсан юм дээ. Ажил хөдөлмөр хэн одоо өөр шимээр нам засгаар одоо үнэлж намайг нэгдлийн зардлаар Герман, Полш, Оросын холбооны улсуудаар одоо явж байлаа. Эмнийг хангал адуу тэмээ хөр одоо сургаж 107 одоо хангал хөр 50 одоо 5 адуу 28 тэмээ унлаг эдлэгийн сургаж 80 оны олимп
одоо нэгдлийн зардлаар бас одоо явж исэн. Говийн бүсийн эдийн засгийг хөгжүүл санаачилгын зардлаар Америкийн нэгдсэн улс, Япон, Бээжин гэх одоо Ази, Европын одоо орныг дэлхийг одоо барах төрийн зардлаар одоо явж харж ялаа. Тайлбар үзэж. Айрыг дагаж дуу төрдөг гэсэн нэгэн мөрдлөг байдагчлан өрнөлт нэгдлийн олон сайн адуучид адуугаан өсгөж, айргаа эсгэж, алдран өргөж явсан юм а. Адуучдын дотроос долгорын даваа, шарвын цэрэмбэл, өндөр цэрэмбэл, ойдвын төмөрч өдөр, ойдвын чулуунбат, тогоочийн бат дорж, цэдэн, төмөн жаргалын цэрэн даваа, дүгэр, цэвэл дулмын бат очир, дашцэвгийн брээнэн зэрэг адуучид чанар сайн айрыг эсгэж, нутаг усныхан дам барьж, нэгдлийн сан хөмрөгт үлэмж хэмжээний орлого оруулж байжээ. Мөн нэгдлийн гишүүн мачтын дотроос Ширвийн чимэд бав, Батын шагдар сүрэн, Нямдоржийн даваа дорж, Гүндвийн Батбаяр, Норсогийн Янжин, Шар амгаа базар, Дашцэвгийн Брээнэн, Ойдвийн төмөрч өдөр, Алсан пүнцгийн жаргал сайхан, Энх жаргал, Цэрэнгийн пүрв жав зэрэг аймаг сумын алдартай уяач төрөн гарсан нь нэгдэлж түмний бахархал байлаа. Өрнөлт нэгдлийн гишүүн аймгийн арслан галсангийн дорж готов, Цэвэний ла гомбо, цэрэн доржийн мегмар сүрэн. Аймгийн зан зандангийн цэрэн дорж, нацгийн даш дорж нар аймгийн зан зол. Зандангийн цэрэн дорж, дорж сүрэнгийн манд хоёр нар аймгийн ачин. Мөнхөөгийн андрууш, бор, лодо дамб. Турмөнгийн санги дорж, лавг сүрэнгийн дарамаа, цэндийн цэрэн дорж нар сумын зан зол хүрдэж байсан түүхтэй. Өрнөлт нэгдлийн гишүүдийн түүхэнд өөрийн гисэн онцгой тэмдэглэлт үйл явдал болж байсан тухай ном зохиолын хуудас, кино зургийн хальсанд буусан бас байдаг. Нэгдэлчдийн хүчин тусалцаатайгаар 1976-аас 1977 онд Ширэтийн, 1982 онд Баруун замтын давааг засаж, Хүйс 8,
ар баруун голын онгон бэлчээр нутгийг эзэмших болжээ. Гэхдээ яг яваад бид нар чинь замтын засны тэр жилээс нь төсөөлөд 10 гол завуудаа тасгаан гаргаад 3-4 завууд гаргаад төрлүүчин тэгэл нэлээд явсан танд нэгдлийн тэр тул нэлээд хэрэгэл болж илвэсэн нөө том техник хүчтэй техникээр нүүжүүрэл наацаашаа тэгэл өөрснөө болж яг моторын жижиг гэрэлцүү хөнгөн маягаар ингээл ажаарж сайхан моттор ууланд сүүсэлээвал сайхан ажиллацгааж илвэсэн. Миний нэр нь Арднагийн Дорж Янтаг гэдэг хүн хүү 1-р хунаан гэдэг байгаа. Ээж бол айдын баталгаатай хүн байгаа. Манай аав ээж нэрэлт нэгдлийг хүсэж эхэлт байгуулах шахтал мал малчтай нэгдлийнхэн бүтээн байгуулсан нэлээд хоног мөрөөр оруулсан. Манай дүүнээс гэсэн би ч гэсэн бүгд л энэ өрнөлт нэгдэлтэй малчин ханчин хурчин сайлчин бүгд л бүхэл ажлыг хийлцэж явсан. Ийм л асуудал байна. Манай хатан хоёр хөшиг гэсэн бас л ялгаа байхгүй. Ийм л ажил хийж явсан. (1976-аас 1978 онуудад биологийн ухааны доктор Дулмаагийн хүчин тусалцаатайгаар ширээт нуурыг хөвсгөлийн цагаан загастай болгож 1984 оноос ашиглаж эхэлсэн байна. Өрнөлт нэгдлийнхэн сарлаг үхрээ эрчимтэй өсгөж 1978 онд 3 түмэн үхрийн 1980 онд түмэн дугдын баяр хийж ололт амжилтаан тэмдэглэжээ. Мөн 1982 онд улсын тэргүүний үхэрчид, сайлчид, цэцгийн үйлдвэрлэгчдийн зөвлөгөөнийг сум нэгдэл дээрэн зохион байгуулж туршлагаа нийтийн хүртээл болгож байсан түүхтэй. Энэ бүхэн бол өрнөлт хэмээх нэгдлээ өнгөтөө өөддөө авч явсан тэр үеийн нэгдэлчдийн шургуу хөдөлмөр, нэр төртөө үйл хэргийн уул мөр болж түүх шаштрын хуудсанд мөнгөрсөн юм аа. Уян усмын нэгдэлч малчид 3 түмэн үхэртэй болсныхан баярыг тэмдэглэлээ. Тусмын хөдөлмөрчид магийн зөв сорогдлыг эс багсгажээ. 100 ихээс авах төлийг Монгол Ардын Хэсгэл намын зөвхөн дэвшүүлсэн хэмжээнд хүргэж, уралдаан дагсан үргээ нэт төртөө биелүүлсэн амжилтаар нэгдэлч малчдынхаа бүтээж хөдөлмөрийн үрдэн өргөн тэмдэглэлээ. Манай буурал эцэг энэ хотод Дарга гэж хүн байсан. Тэгээд сайхан амьд зууж явсан хүн нэгдэл нэгэн үед. Тэгээ манай ээж ч гэсэн бас улсын авраг болчихсон. Одоо маллах арга ухаанаа тэгэл аваасаа сурсан юм да би. Тэгэл одоо тоглыг яаж бойжуулах вэ? Үнээг яаж сүйтэй байлгаж саах вэ? Яа тараг хүчрэх болох вэ? Гэдгийг одоо би аваасаа л сурч авсан. Өвөг дээдсийн олонлыг хадгалаад бид нэр одоо тэгээд бүгд л дордрон сайн явна. Миний хувьд одоо нэг их нутгийн боён гэсэн компани байгуулад ингээд эхлээд одолтой үйлчлэгээр эхлээл одоо янз янзын бас нэг бишил уурхай ажиллуулад ингээд ажиллаж байна. Одоо манайх 4 өвөтэй хамгийн том нь одоо 11 дугаар
бага нэгдүгээр. Миний хүүхдүүд энэ нутагт ингээд шааш та үе болмжлоо амьдрахт бол энэ оюуны хөрөнгө оруулалтыг энэ киног ивент итгэж байна. Цаашд нь бид нэр бас нутаг орныхонтойгоо ажил хөдөлмөрөөр хуваалцсан үр хөвгтөө сайхан өсгөцгөөж өнөр өтгөн сайхан гэр болж амьдарцгааж байна. Нутаг өснөхийн минь ажил үйлс дэлгэрч буян гэрчгийн дэлгэрч болтугай. Манай аав эхнийг имжилжээсэн 3 удаа нэгэмжилсэн гэж ярьдаг байсан. Тэгээ би бас одоо тэр буурлынхаа буян цаашааш нь өргөжүүлээд мал аж ахуйгаа өсгөөр бас мал аж ахуйгаа хаяхгүй юу. Тэгээ мал аж ахуйгаа өсгөөд одоо энэ 1000-т болчихсон байсан. Өмнө ч аймгийн сайн болчихсон болж байсан. За ер нь хүн ганцаар ам бол ерөөсөн юу ч биш байдаг амтан тийм ээ. Тэгэхээр хүн өөрөө оюун дээр нь тулгуурлаад хамтын хөдөлмөр дээр тулгуур бие биендээ дэм дэмдийн дээсэрчэндээ гэдгээр л явах ёстой юм шүү. Тийм учраас энэ хамтын аж ахуй хамтран амьдралаа зохион байгуулах гэдэг энэ асуудал бол ерөөсөө л хүн төрөлхтний мөнхийн л дагуул явж ирсэн. Энэний хүчинд ч хүн хүнээрээ явж байгаа. Хүний нийгэм тогтож байгаа. Улс орн тогтож байгаа юм л асуудал. Баттөржийн мишиг дөржин засаг даргаар томилогдоод үйл ажиллагаагаа хэрэгжүүлж эхэлснээр уян усмын холбооны тоног төхөөрөмжөнд шинжил хийгдэж, тоон системд шилжин, өрн телефоны Skytel 2005 онд, Mobicom 2006 онд, G-Mobile 2007 онд тус сүлжээгээ оруулж салбараа нээлээ. Micom хувьцаат компани өндөр хурдны тоон системийг ашиглан интернетийн үйлчилгээг 2007 онд ашиглаж эхэлснээр дэлхийдээ дуртай цагтаа харилцаж, хэрэгтэй мэдээлэл солилцох болон анхудаа нэгдсэн юм а. Мөн жаргалан төвгийн төвд BSAT систем ашиглан хиймэл дагуулын холбооны станцтай болсон байна. Шинжлэх ухааны академийн археологийн хүрээлэнтэй хамтран 2 удаа хээрийн экспедиц зохион байгуулж, асар олон дурсгал их сурвалжуудыг тодруулж бүртгүүлв. Уул уурхайн үйлдвэрлэл орон нутагт илүү ашиг тустай байх боломж нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор уян сумынхан эрхлэгшин үүднээс Эрэл хувьцаат компанитай тулж ажиллан эхний ээлжинд гар аргаар алт олборлож байгаа хүмүүст өөрийн эзэмшил уурхайн орхигдсон талбайгаас тодорхой газар тавьж өг гэсэн санал тавьж асуудлыг шийдвэрлүүлсэн байна. Ингэснээр олон мянган хүн ажлын байртай болж, аж ахуй нэгжүүдэд бизнесийн томоохон дэмжлэг болж байна. Иргэд аюулгүй орчинд амьдрах нөхцөл боломжийг хангах зорилгоор сумын цагдаагийн хэсгийг өргөжүүлэн, цагдаагийн тасаг болгон хүн хүч, материалын базыг бэхжүүлэх ажлууд хийгдэж байна. Шинэ төвийн барилга жилтнийг түргэх, сумын эрчим хүчний хангамжийг нэмэгдүүлэх ажлууд шуурхай явагдаж байна. 2004-өөс 2007 оны байдлаар тус суманд 3 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн нь уян гүчүүдийн бүтээлч ажлын үр шим билээ. Өнөөдөр хэдийгээр нийгмийн ойр тогтолцоонд шилжсэн ч өчигдрийн хүмүүсийн хийж бүтээснийг суурь болгон хөгжлийн шин төлөвийг нээж байгаа болохоор өрнөлт нэгдлийн тулгын чулууг дулж түүхийг бүтээж явсан жирийн нэгдэлж дэм бид мартах учиргүй юм аа. Өнөөдрийг бүтээж өвлүүлсэн өвөг дээдсээ үеийн үед дурсан санаж өргөн намтран өн мөнхөд үргэлжлүүлэх болтугай.